За та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ Улаанбаатар өвчний талаар танилцуулъя. Улаанбаатар өвчин нь бүх дэлхийд тархсан өвөл хаврын улирал тэгсдэг 8-10 жилийн үржилтэд дэгддэг амьсгалын замын хурц алдарт өвчин юм аа. Улаанбаатар өвчнөр өвчлөөгүй ямар ч хүн өвдөх магадлалтай. За Улаанбаатарнаар хариу өвчлсөний дараа болон Улаанбаатарны вакцин хийлгэсний дараа бие махбодод насан туршийн тархлаа тогтдог юм өвчин. За Улаанбаатар өвчний тархалтын тухайд бол ер нь Улаанбаатар өвчин маань дэлхийн нийтээр тархсан өвчин яагаад гэвэл амьсгалын замаар халдварладаг учраас бүх орнуудад энэ өвчин маань илэрдэг. Монгол орн бол тархалтын хувьд өндөр тархалттай буюу 90-с дээш хувийн тархалттай орнд тооцогддог. Улаанбаатар нь амьсгалын дэд замаар дамжин халдварладаг халууралт болон хордлогоор эхэлж амьсгалын дэд зам болон нүдний сас бүрхүүлийн улаамил өрөвсөл бүх биеийн арьсан дээрх толбон болон гөлдрөв тууралт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг хэвчлэн хүүхэд наснд тохиолддог вирусын гаралтай цочмог халдварт өвчин юм аа. За Улаанбаатар өвчин хэрхэн дамжиж халдварлах вэ гэвэл халдварын их уурхай бол өвчтөй хүн халдвар дамжих зам нь болохоор агаар туслын замаар дамжин халдварладаг. За тухайлбал Улаанбаатарт өвдсөн хүн ханиах, найтах, ярих үед цэр, нус, шүлсний хамтаар гадаад орчинд цацагдж, тархаж халдварлагддаг өвчин. За Улаанбаатар өвчний нууц үеийн хугацаа нь болохоор дунджаар 9-с 11 хоног байдаг. За өөрөөр хэлбэл халдвар авсны дараа 9-с 11 хоногийн дараа өвчтөнд анхны шинж тэмдэг илэрнэ. За Улаанбаатарны үед болохоор өвчин маань зочмог байдлаар эхэлж өндөр халуураад, бие суларч, сочромтгой болох, уйлэгнах, толгой өвдөх шинжээр эхэлж нус гоожих, хоолоос өв, нүд улайх, нуухдах, нулимс гоожих зэрэг мөн гэрлээс гэлбэх зэрэг шинжүүдээр илэрдэг. За өвчний 1 дахь хоногийн сүүл болон 2 дахь хоногт багарааны харалтаа завжинд шар будааны чинээ цайвар шаргал өнгөтэй тийм толгойн туралт гардаг. За энэ туралтыг Филатов-Бельский Копликийн толгой гэж нэрлэдэг. Энэ толгой бол зөвхөн Улаанбаатарны өвчин үед гардаг өрмөц шинж тэмдэг бөгөөд онцлогооны ач холбогдолтой шинж байдаг. За энэ толгой маань нийт 2-3 хоног ажиглагдаад арьсан дээр тууралт гарч ирэх үед арилдаг юм онцлог шинжтэй. За Улаанбаатар өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэвэл нэгдүгээр өрмөц урьдчилан сэргийлэх гэж байна. Энэ нь болохоор товлын вакцинд 9 сартай болон 2 настай хүүхдээ эцэг их заавал хамруулах ёстой. Нэгэнд өвдсөн бол өвчтнийг тусгаарлаж байгаа дэмжлэх ёстой. За ялангуяа өвчтний тусгаарлахт бол жирэмсэн болон 0-5 насны хүүхдүүдийг онцгойлон анхаарч өвчтнийг тусгаарлаж дэмжинэ. За мөн урьдчилан сэргийлэх бас нэг арга сургуулийн насны хүүхдүүдийг бүх нийтээр эпидемиологийн залтаар Улаанбаатарны вакцинжуулалтанд хамруулах нь бас өрмөц урьдчилан сэргийлэлт болдог. За бас нэг урьдчилан сэргийлэх аргын нэг бол хүүхдийг олон бөөнөрсөн газар авч явахгүй байх, хүүхдийг дааруулахгүй байх, авч явсан тохиолдолд болохоор хүүхдийг амны халд зүг болон гарын арин зэвийг тогтмол сахах нь Улаанбаатар өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.